За үзэгч одныхаа амрыг өнөөдөр манай их хурлын гишүүн Монгол улсын ерөнхий сайд байсан олон түмний маань хүндэтгэж явдаг танил хүн улсын их хурлын гишүүн Амар Жаргал, Монгол улсын шинжлэх ухааны академийн академич нэрт хуулж доктор профессор Наран Гэрэл бид гурван ингээд Монгол орныхоо одоогийн байдал сүүлийн 10 жилд бид нар Монгол орнд болж өнгөрсөн үйл явдлуудын ерөн гол хандлагын талаар санал бодлоо солилцъя. Энэний учир шалтгаан юу вэ? Одоогийн хүндрэлтэй байдлаас бид яаж гарах арга зам юу вэ? Энэ талаар ярилцъя гэж гурвуулаа тохироод энд ирээд асууж байна. Тэгээ бидний асуудлууд бид гурван хувьд тодорхой эхлээд Монгол улсын маань одоогийн нийгмийн улс төрийн байдал ямар байна? Сүүлийн жилүүд бид нар ямар замаар явж одоогийнхоо нөхцөлд оров гэдэг талаар сандаа солилцъя гэж бодож байна. Тэгээд цагаан толгойн үсгээр амраа ерөнхий сайдаас гэж явсан гэдэг. За юуны юмсарга ийм сайхан нэвтрүүлгийг санаачлаад бас өөрж оролцуулж байгаад их баяртай байна. Тэгээд яг хөө зүгээр жоохон системтэй ярих хэрэгтэй байна л да. Энэ одоо нөхцөл байдал маань эдийн засгийн салбарт ямар байна, улс төрийн салбарт ямар байна, нийгмийн салбарт ямар байна гэсэн ийм бүрэн дотор ярих хэрэгтэй болов гэж бодож байна. За эдийн засгийн салбарт бол яг хөө зүгээр сүүлийн одоо 15 жил гэх юм 10 жил за 20 хэдэн жилийг аваад үзэх юм бол үнэхээр урд өмнө байгаагүй томоохон өөрчлөлтүүд гарсан, сошиал чанарын өөрчлөлтүүд гарсан. За төр засгийн хүрээнд дотор, улс төрийн хүрээнд дотор бол бид нар бас шин дүрмээр амьдрах гэж оролдож байгаа. Шинэ үндсэн хуулиар баталсан парламентын засаглал гэдгийг тогтоосон энэ хүрээнд дотор улс төрийн намууд бол тэргүүлэх үүрэгтэй гэдэг ийм одоо зарчмыг гаргаж ирээд энэ дүрмээр тоглох гэж оролдсон боловч энэ субъектууд маань бас тодорхой хэмжээгээр өсөж өгдсөнгүй. Шинэ элементүүд байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ улс төрийн салбарт дах тэр өөрчлөлтүүд маань бол магадгүй тэр даже эдийн засгийн салбарт өөрчлөлтөөс бол нэлийн хоцорсон болов гэсэн ийм одоо төгөлдөг гэж байна. За нийгмийн салбарт бол Монгол хүн өөрийнхөө үндсэн нэг мэдрэх, үнэлэмжээ мэдрэх, за би жоохон энэ дэлхийн ертөнцийн чинь хаана байгаа вэ? Миний байр суурь юу вэ гэдэг тэр өнцгөөс бол нэлийн том өөрчлөлтүүд гарсан байгаа ба. Гэхдээ бас нэг зүйл ажиглагдаад байгаа. Тэр нь юу вэ гэхээр нэг л сэтгэл хангалуун биш. Одоо яг нэг үг хэлэхэд бол энэ 20 хэдэн жилийн түүхийг аваад үзэх юм бол дотоодын нийт бүтээгдэхүүн хэд дахин өслөө шүү дээ. Хуваар биш бүр хэд дахин өссөн. Тэгж дахин өсөж байхад бол ер нь бүгд л одоо аз жаргалтай баяр баясгалантай байх хэрэгтэй тийм. Тэгсэн мөртлөө бид нарыг аваад үзтэр нэг л сэтгэл дундуур нэг л амьдрал дээр өөр дээр нэг бууж байгаа юм нь бол хомсгол харагдаад байна. Тэгэхээр миний харж байгаагаар бол энэ гурван салбарт бол нэг иймэрхүү юм дүр төрхөл харагдаж байна гэж ойлгож байгаа. За түмэндээ хөргөх энэ чухал одоо ярилцлагыг зохион байгуулсан улсын ерөнхий сайд асан миний бас хайрлж хүндэтгдэг Монголын одоо улс төрчдийн дотроос хамгийн шударга даацтай зангарахтай одоо хүний нэг гэж миний хүндэтдэг гэж явдаг хүний зохион байгуулж байгаа ярилцлагад оролцож байгаа их баяртай байна. Тэгэхээр уг нь 1992 оны үндсэн хуулийг баталсны дараа Монголын ард түмэн одоо л нэг амар амгалан ирээдүйдээ итгэлтэй, аз жаргалтай энэ дэлхийн ямар ч одоо ард түмний өөдөөс ихцэлж харах энэ өвдөөцийнхаа одоо энэ түүхэн уламжлалыг цааш нь аваад явах нь гэж бодсон чинь одоо эргээд 20 жилийн дараа харсан чинь бүх юм одоо талаар бол. За энд шалтгаан юу гэсдэг би хууль зүйн хувьд бол 2-3 хаан зүйлээр одоо товчлоод хэлье гэж бодож байна. За нэгдүгээр бид үндсэн хуулиа одоо дагаж мөрдөж чадсангүй. Үндсэн хуулийнхаа нөөцийг одоо ашиглаж чадсангүй. За эрх баригчид маань өөрсдийнхөө одоо ажлын алдаа, завхрал, эндэгдлийг одоо үндсэн хууль руугаа чихэж юм л бол одоо сонгуул төхөөд ирэхээр зэрэг л одоо үндсэн хууль руугаа дайрдаг, өөрчилдөг ийм одоо байдал бол Монголын нийгэмд одоо энэ хуульч ёсыг тогтооход бүрэн тогтооход бол сайтар нөлөө үзүүлж чадсангүй. За хоёрдугаарт бол энэ уг нь бол бид одоо эрх баригчдаар
одоо ерөнхийлөгчээр юм уу их хурлын даргаар ерөнхий сайдаар удирдуулдаг биш. Хуулиар удирдуулдаг ийм тогтцол зурууг ингэж шилжсэн. Гэтэл харамсалтай нь одоо энэ 20 хэдэн жил бол ийм байсангүй. Эрх баригчид юуны юм одоо хуулиа өөрсдөө зөрчдөг. Ярихдаа нэг зүйлийг ярьдаг. Хийхдээ одоо хамгийн шударга биш эрх мэдэл одоо албан тушаалын төлөө улайрч ёс суртахуунгүй ийм үйлдэлүүд бол Монголын нийгэмд газар авсан. Өөрөөр хэлбэл эрх баригчдын хувийн одоо үлгэр дуурайл бол Монголын нийгмийг одоо замбраагүй. Ерөөсөө л одоо ялангуяа залуучууд энэ хорвоод бол ерөөсөө хоёр хүнд хэрэгтэй юм байна. Нэгдүгээрт бол эрх мэдэл албан тушаал хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт одоо ямар ч аргаар олсон хамаагүй мөнгө хэрэгтэй юм байна гэсэн ийм байдлыг бол Монголын нийгэм л одоо дээр нь уг нь энэ парламентын баталж байгаа одоо хуулиуд бол их шударга нийтийнхээ эрх ашигыг эрхэмлсэн ард түмнийхөө төлөө юм хуулиуд байх хэрэгтэй. Гэтэл одоо сүүлийн үед бол ард түмний эсрэг зөвхөн одоо баячууд хууль бусаар магадгүй одоо хахуулын замаар их хэмжээний мөнгө хөрөнгөтэй болсон ийм улсууд өөрсдийг хариуцлагаас шийтгэлээс одоо мултлах ийм одоо хуулиуд бол сүүлийн одоо жилүүдэд батлагдж байна. Тэгэхээр энэ бүх одоо үндсэн шалтгаанууд бол ерөөсөө Монголын нийгмийг юу ирээдүйдээ итгэлгүй гарцгүй одоо болгож яах гэсэн ийм дүгнэлтийг л би одоо хууль зүйн хувьд товчтон хийгээд байгаа шүү дээ. Тийм. 25 жилийнхээ түүхийг бүхэлд нь аваад үзвэл хоёр хэсэг асуудал тусдна ярмаар санагдав. Нэг нь манай ерөнхий замнал. Бид нэр 90 онд хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг баримжаасан ийм нийгмийн орчинд амьдрья гэж харагдсан хувьсрын замыг сонгож авсан. За энэ зам дээр монголчуудын туулсан сорил бэрхшээлүүд асарыг улсын олод амжилт асарыг тэгээд одоогийн Монгол орон бол 90 оны өмнөх Монголтой бол харьцуулшгүй тийм дэлхийд нэртэй хаанч явсан одоо монголчууд бол ер нь яга өснө шийдвэрлэх сэтгэлийн тэнхээтэй арга түмэн гэсэн юм л ойлголттой явдаг. Тэгээд эдийн засгийн хувьд бол яг олон хөвшлийн эдийн засгтай боллоо, улс төрийн эрхчлөлттэй боллоо, шашин шүтлэгтэй боллоо. Гол нь Монгол орн тусгаар тогтнолоо баталгаажуулж хувь заяаныхаа жолоог өөр уснаа гартаа барих юм нөхцөл бүрдээ. Энэ бол манай ерөнхий замнууд олддог. Тэгээ миний бодоход энэ дотроос сүүлийн нэг 10 жил нэг өвөрмөц гэж. Одоо ингээд өнөөдрийн байдлаар бид нар ямар нөхцөлд ороод байна вэ гэхэд Монгол улс маань сүүлийн 8-аас 10 жил явуулсан төрийн бодлогын одоо уршигаар эдийн засгийн хувьд, улс төрийн хувьд бид нар мухардад орлоо. Эдийн засгийн маань өсөлт өөрийнхөө бодит улцоос хоцорч байна. Монголын эдийн засаг өөрийн дотоод хуримтлалаараа жил 6-аас 7% өсөлт генерат хийх чадaltaй эдийн засаг. Экспорт бол Монголын эдийн засагт бол ер нь асар их том хувь эзэлж байгаа. Ийм экспортын орлоготой улс орн бол ер нь нэлээд түргэн хөгжих боломжтой л. Гэтэл одоо энэ жилийн байдлаар 2.5% төр бид нар бууж ирж байна. Цаашдаа ингээд харахад бол ер нь үр зээлийн төлбөр гэдэг эдийн засаг маань аюул дампуурд орох энэ зам руугаа бид нар орлоо. Энэ бол нэг харамсалтай зүйл. За хоёр дахь нь юу гэхээр зэрэг 90 оноос юу 2004 оны сонгуулиас өмнө гэж бодъё. Улс төрийн хүчнүүдийн гол өрсөлдөөн бол юу байх вэ? Шин замд аюу эсвэл хуучин социализмаас сайжруулаад өгдөг асуудал байсан. Одоо энэ асуудал байхгүй болж. Хуучин төрөөрж байсан Монгол ардын хувьсгалтай одоогийн Монгол ардын намынхан ч ардчлалын тухай ер нь ардчилсан намынхнаас илүү яг зурчих гэдэг болж байна. Харвар сургууль төгсгийн цол зэрэг хамгаалсан гэдэг түнээр ярихтай. Тэгвэл тэр энэ замын тухай маргаан байх. Гэтэл одоо улс төрийн хувьд бол улс орноо яаж авч явах вэ гэдэг асуудал. Гэтэл одоогийн байдлаар их сонин нөхцөл бүрдээд байна. 2004 оны сонгуульд, 8 оны сонгуульд, 12 оны сонгуульд улс төрийн хүчнүүд амлж бол бүхнийг л амллаа. Тэгээд юу бол үхтэй зэрэг ер нь бэлсэн байхгүй. Одоо 12 оны сонгуулиар
бэлэн мөнгө дараахыг хүртэл амлж үздэг. Тэгээ эдийн засгаа туйлдуулаад хайчихлаа. Эдийн засгийн хамаг тэнцвэрүүдийг эвдлээ. 12 оны сонгуульд бас нэг том зорилтууд яасан. Нөгөө үйлдвэрийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох зорилтууд бол өнөөдөр байхгүй шүү дээ. Одоо аргын ятгахтай хэрэгчид маань яаж байна вэ гэдэг нь гандангийн дэнжийн одод замын уудуур зассан хэнийг авъя вэ гэд байшингаас том самбар өдгөж сууж шүү дээ. Би хажуугаар нь гарах болгондоо инээд хүрдэг. Улаанбаатар хотоо өмхөөрүүлчихлээ хэнийг авъя вэ гэдэг самбар өдгөж хуудаас болох шүү дээ тэр чинь хажууд нь. Тэгээ ер нь улс төрийн хүчнүүд маань итгэл даах энэ чадвар их суларлаа. Хоёр дахин улс төрийн хүчнүүдийн хувьд олон түмний гарахад ёс суртахууны баталгаагүй боллоо. Даацгүй боллоо ёс суртахууны. Худлаа амсаар байгаа, бие бинийгээ янсаар байгаа. Тэгээ альч улс төрийн хүчний тулгойд нэг л гэсэн эрх баригч улс төрийн хүчнүүдийг хэлж байна л да. Эдгээр улс төрийн хүчний толгой чинь нөгөө л олигархууд гарчихсан ингээд сууж байдаг. Тэгээ энэ талаас нь харахад бид нэр улс төрийн юм мухарданд орлоо. Одоо шинэ үзэл санаа, шинэ хүч хэрэгтэй гэсэн юм л ойлголт төрөд байгаа юм л да. Тэгээ ер нь сүүлийн 4 жил цаашлаад бүр 8 жилээр ингээд аваад үзэх юм бол Монголд их сонин үйл явдлууд боллоо. Бид нар эдийн засгаа урагшин өстө өсрөнгөө чирж чадах гол баялаг жишээлхэд оюун толгой 5 толгойн асуудлыг шийдэж чадсангүй. Оюун толгойн асуудлыг өнөөдөр хөдөлгөлөө гэдэл баярлаад баахан худлаа хуулга явж байгаа олон түмнийг мөнхрүүлсэн. Жишээлхэд сая нэг сайтан дээр ингэж байна л да. Оюун толгой одоо жилд 3 тэрбум доллар Монголд орж ирнэ гэдэг. Тэгсэн чинь оюун толгойн бүх орлого чинь 3 тэрбум доллар хүрэхгүй юм шүү дээ. Зэсээ алдаа мөнгө тооцоод. Тэгэхэд энэ чинь нөгөө гэрээгээр аваачаад бүтээгдэхүүнийхээ борлуулсны орлогыг гадаад байршуулнагаа дээрээ хийж чад Монгол төр орж ирэн төсөвт орно гэж байна. Сая нэг мэдээлэл гарсан чинь тэрбум 300 сая доллар төсөв төлөрүүлээ гэж. Тэр чинь 2.6 их найд Монголын төсвийн 30%. 3-1. Гэтэл жинхэнэ төсөвт орсон 350 тэрбумтэйгээ тэрнээсээ өөрөө төлөөд үлдсэн гэдгийг зааталт нь. Ингээд худлаа. Өөрөөр хэлбэл Монголынхаа баялагын ингээд гадныханд тавьж өглөө миний бодоход гадны одооноос орж ирж байгаа улсууд дотор за түншиж би Монголтой түншлээ хамтарч итгэл хүлээж ажил хамтарч ажиллая гэсэн хүмүүс. Нөгөө талд нь өөснөө гадна суучаад монголчуудын гараар өөснөө баялагийг нь зөвмүүлээд зөөж гаргах нөгөө шинэ колоничлын бодлогоч Монголд ороод ирлээ шүү дээ. Тэгээ ер нь ингээд одоогийн байдлаа харахад бид нэр тусгаар тогтнол гэж их ярьдаг. Эдийн засгийн тусгаар тогтнол бол үндсэндээ суларлаа. 12 онд Алтан хуйгийн засгийн газрын үед их хурлд асуудал оруулж хөрөнгө оруулалтыг дэмжих хууль гаргасан. Эдийн засгийн орон зайгаа үнэхээр задлсан шүү дээ. Тинчээж их хөрөнгө оруулалтанд нь 30% жилийн баталгаагүй, баг хөрөнгө оруулалтанд нь 5 жилийн баталгаагүй. Тэгээ одоо ер нь Монголын төр засаг татварын бодлогоо өөрчлөх, цалингааны бодлогоо өөрчлөх, хүүгийн бодлогоо өөрчлөх ямар ч боломж байхгүй өөрийнхөө гарыг хүлээд хийчихсэн юм сууж байна. Тэгээ хамгийн харамсалтай. Одоо улс төрийн хүчнүүд маань яаж байна вэ гэдэг. Зээл. Тэгээ их хурлын төвшөнд хүлээн зөвшөөрснөөр бол одоо 21 тэрбум долларын өртөө боллоо. Энэ бол Монголын дотоодын нийт түүнээс даваад гарсан өөр. Энэ бол олон улсын жишгээр бол ер нь дампуурлуур тун ойрсон юм л үзүүлэлттэй. Тэгээд бид нар өрөө төлөе гэхэд бусдаас зээл аваад авсан зээлээр өрөө төлөөд ингээ өрийн эргүүлэг. За гадны хэлээр бол өрийн нүгч гэж хэлдэг нэг монголоор бол өрийн эргүүлгэнд орчихлоо доо. Тэгээд нөгөө данцангаар авж байгаа хэлдгээр өгөөр өвч бараг төр төлөөс гэдэгт л бид нар өнөөдөр зовж байгаа. Одоо Монголын хүн бүр нь 20 сая долларын өртөө нялх хүүхэд хүртэл өтөл настан хүртэл бүгдээрээ 20 сая доллар. Энэ өрийг төлнө гэхэд дахиад 20-30 жил хэрэгтэй болно. Оюун толгойн өрийг чинь бид нар төлнө гэхэд баялгаа хүнд өгчхад араас нь өртөө үлдээд
37 он хүртэл ашиг хувааж чадахгүй юм байдалд орлоо шүү дээ бид нар. Ийм байдалд бид нар ороод байгаа. Миний бодоход бол ардчлалын зам зөв, монголчуудын сонгосон зам. Энэ сонгосон зам бол асар их олон янзын хувилбартай байж болох. За тэрийн дотороос манай төр засгийн одоогийн ингээ бодлогын хүрээнд орсон сонгож авсан замур маань хямралын зам, дороотлын зам энийг сонгож авч чад байна л да. Энэгээр цаашаа явах юм бол Монгол улсын ер нь язгуур эрх ашиг их ноцтой хөндөгдөх. Олон асуудал илэрхийлэлтэй болох юм хандлага байгаа. Тийм болохоор би та бүхэнтэй өнөөдөр дүндүгөө хөргөхийн нэвтрүүлгэд оролцож байгаа баяртай. Харин та нар надыг нэгэмжийнхэн гөрдөөж ихэд байх шиг байна. Гурвуулаа ярьж байгаа ийм нэвтрүүлгээ гэсэн чинь натураа очиж ихэд байх чинь. Одоо нэмэлт саяхаа юунд тодруулах яриад цаг байгаа юм чинь хэдүүлээ. Би зүгээр сая хийж байгаа дүгэлттэй бид нар бол ойролцоол дүгэлт хийгээд энэ айгүйх потенциал байсан. Потенциалд дутуу ашиглаж байгаа. Тэрнээс ерөнхийдөө хандлага бол зөв гэсэн нэг тийм тийм. Тэгээд дараагийн асуудал нь бол яагаад ийм болж байгаа гэдэг асуудал. Тэр зөвхөн нэг цагаан толгойн дараалалаар одоо та ярих хэрэгтэй хаа яагаад гэж. За тэгээд манай үндсэн хуульд засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн. Агтл одоо хэний гарт байна бид нар харъя да. Хөрөнгөтэй мөнгөтэй олигархуудын гарт байна. Энэ одоо огтоор асуудал. Хэдийгээр их хурлын гишүүдийг олон түмэн сонгож байгаа төвчг тэр сонгуульд оролцох гол эрхийг манай үндсэн хуулиар намуудтал гэсэн. Тэр намууд маань ямар хариуцлагатай юм, хэний гаргах ёстой юм, ямар шүүлтгүүрээр төрийн өмнө хүмүүсээ гаргах ёстой хууль байхгүй л дээ. Тэгтэл ямар байдалд орох хэрэгтэй зэрэг нь ардчлалын нөхцөл зах зээлийн эдийн чөлөөт эдийн засгийн нөхцөлд чинь хамгийн овсгоотой хүмүүс бизнесийнхэн байдаг юм байна шүү дээ. Яг энгийн хүмүүсүүд эрхчлөөтэй болсон доо баярлаад ингээд өр хүүхдээс өсгөхтэйгээд амьдралаа тэтгэх гээд янз бүрээр оролдож л явна. Ухаанаа зарж байгаа өөрөө хүчээр малгар. Гэтэл бизнесийнхэн маань энэ дотроос хамгийн ашигтай арга нь юу гэдэг төрийн жолоог бариад бол ер нь өөрөө нэлээд юм олж болох юм байна гэсэн. Энэ утгаар төрийн жолоог авах хамгийн сайн арга бол намын толгойг барих. Тэгээд аль нэг намын байгууллагад хань дүүх юм уу ажил ингээд нөгөө нутгийн намын байгууллагыг санхүүжүүлдэг юм уу? Ингэсээр байгаа тэндээсээ өөрийн эзэмшил газартаа өөрийгөө дэмжигчтэй болоод тэндээс гараад ирдэг. Тэгээд эцэст нь төрд ордог юм байна. За ер нь энэ хандлага бол 2000 оноос хойш бол их хүчтэй болсон Монголын төрд. Би 92 онд сонгуулиар нэгж тэр хүнтэн төрд гарч ирээгүй сайн мэдсэн. 96 оны сонгуулиар тэр 2000 онд өөхөн байлаа. Тэгээд 2004 он 8 гэдэг. За ялангуяа 2006 оны үед ингээд төрийн Монгол Ордын хос судамынхан засаг бид нар авах ёстой гэдэг авлаад нь цоохор засаг гэж байгууллаа шүү дээ. Баах манай л одоо том компанийн эзэд очоод энд сайдууд болоо суулаа. Тэгээ энэ үеэс эхлээд бол ер нь Монголын төрийн аран шин их өөрчлөгдсөн л дөө. Нэгдүгээр шалтгаан. За хоёр дахь нь бол би ингэж боддог альва түүхэн том алхам хийхэд бол аль ч үндэс тунгасаанд эхлээд нэг түлхэц зөх ийм эрчим хүсэл зориг зангирсан хүч хэрэгтэй байдаг. Тэгээд 90 онд монголчуудын сэтгэлийн тэнхээ бол бид нар социалист нийгмээ өөрчилөө хүн төрөлхтөн цай хамт явъя гэдэг ингээд сэтгэлийн тэнхээгээр хөдөлсөн. Одоо улс төрийн намууд нь бол энэ эрчмээ үндсэндээ бараад нэг бензин дуусна гэдэг нь үү. Ерөөсөө тэгээд үзлэр биш зөвхөн худал амлалцаар ингээд урагдах ийм байдлаар орлоо. Одоо 16 оны сонгуульд гол улс төрийн намууд юу амлахыг үнэхээр гайхах юм. Айгуу алтан нарыг алган дээр тавиад үгүй алган сарыг хүзүүнээс чинь зүгээд үгүй гэж амлахад удаад байх шиг байна л да. Устын амлаад тэгээд энэ чинь үтсэн байна. Харамсалтай нь хөгжил дэвшлийг бүгдээрээ л амладаг. Одоо ингээд ардчсан намыг шүүмжлээд
бид нэр орхиог 4 жил явлаа болохоо байлаа гэж байна. Урд нь 8-аас 12 оны хооронд хойсгот намынхан ардаа намынхан төрөв ирж байхад ардс намынхан доод талд нь хавсарга болж ирсэн. Тэр үед юу хийсэн? Тэр үед хийсэн эдийн засгийн тэнцвэр эвдсэн ял бол өнө 12 оноос хойш хийсэнтэйгээ дүндээ л дүн таарна эднэр. Аль нь альнаас ялгаагүй болж байна. Тэгээд ийм байдалтай уруулсны хувьд бол улс төрийн хүчнүүд бол өөрснөө хариуцлага хүлээх ёстой доо. Хамгийн гол нь бид нар улс төрийн хүчнийг яагаад ингэж шүтдэг вэ гэдэг асуудал гэсэн. Социализмын үед нийгмийн ганцхан нам толгойж байхад тэр нам нь бүх сайн сайхан бүхнийг өөрөө санаачилж төрлөө хүртэн гэж итгэж байхад энэ төв шуудангийн урд талд нэг байшин шиг том самбар байсан. Тэрүүн дээр нам бол манай 90 үеийн оюун ухаан нэр төр нандин чанар мөн гэж хэлээд. Нандин чанар гэдэг нь буруу орчуулгалтай Оросын Советскд өгөөгөл мөс чанар гэж орчуулдаг зүг болох байсан. Гэтэл монголчууд тэргээрээ итгэхэд одоо хүртэл нэг нам гэсэн юмыг шүтдэг. Тэгэл тэр нам нь хулгайч эднэр дэвшүүлсэн дамдаа үнийн чигээр тэр дугаас сандаа өгнө. Магадгүй нөгөөдгөө жоохон эвгүй өөр хүмүүсийг дэвшүүлсэн үг шүү дээ. Ийм байд. Энэ бол манай сэтгэхүйтэй холбоотой. Нам гэдэг бол ерөөсөө төрийн эрхийн төлөө явж байгаа нэг бүлэгэл гэсэн үг шүү дээ. Барууны бол тэгж л ойлгох. Тэгээ хамгийн хөгжилтэй бид ч улаан тугаа харахтаа л ингээд босоод ирдэг шүү дээ, тий. Тэрнийг барьж дуртай гэж яа. 1848 оны Францын Лионы бослогын үед улаан тугчин хөрөнгөтэй туг байсан. Ажилч ингээд хар тугтай байсан. Тэгээ хөрөнгөтнүүдээ нөгөөдгөө зодод нухаж байгаа туг нь булаагаад авчихсан. Тэгээд улаан тугийг нь бариад та нарыг ийсэн манай туг болсон гэдэг нүгтэй гараад. Тэрнээс хойш улаан туг. Тэгээ одоо улаан тугд барьсан бол ерөөсөө намын тугын дор нэгсэн сэдв. Гэтэл намын толгойг нь нөгөө олигархууд, нөгөө хөрөнгө мөнгөний шунад авсан хүмүүс маань очоод бариад авсан болохдоо чинь тэгээд цаашаа хөдлөх зай их бага л да. Тэгээ миний бодох шалтгааныг ярихад бол бид нар нам гэдэг энэ бүтцийг хэд өргөж өргөмжилж энийг өөдн гаргасан одоо нийгэм сэтгэхгүй маань бас инерц энэ нөлөөлөд байна уу гэж боддог. Нэг иймэрхүү зүйл бодогдсон. Тэгээ ер нь одоогийн улс төрийг авч үзэхэд их сонирхолтой. 2004 оны сонгуульд хүртэл Монголын улс төрийн тавцан дээр гарч ирсэн нам төрийн хойсгот нам гэдэг хоёр гол улс төрийн хүчин бусад намууд ингээд өрсөлддөг байсан. Гэтэл одоо Монголын улс төрийн тавцан дээр энэ улс төрийн хүчнүүдээс гадна Монголын өөрийн бизнесийн сонирхол нэг хоёрдугаарт нь энэс дутуугүй хүчтэй Монголын баялагийг цөлмөж байгаа нэг гадаадын хөрөнгө оруулагчид нэртэй энэ шинэ колоничлогчдын сонирхол. Гурав дахь нь магадгүй их бүрний өөр сонирхол байж байна. Энэ сонирхлууд улс төрд маань ороод ирсэн. Энийг бид нэр ялгаж харахгүй зөвхөн хэдэн намын хоорондох асуудал гэж хандах юм бол явцсан болох байх гэдэг. Иймэрхүү бодол шалтгааны талаар төсөөл байдгийг. За тэгээд түрүү бимсанга манай улс эдийн засгийн одоо тусгаар тогтнолоо алдаж байна гэж ирсэнтэй би баснтай санал нэг байна. Ер нь төрийнхээ тусгаар тогтнолыг алдсан. Яагаад тэгэхээр альва улсын одоо төр хараат ус ард түмнийхээ язгуур хэшгийг харуулж гин гэдгийг тэр хууль тогтоох үйл ажиллагаа нь ерөөсөө шууд ард түмнийхээ олонхын одоо нийтийн эрх хэшгийг одоо хамгаалтаад одоо хийж байна. Гэтэл одоо сүүлийн үед парламент баталж байгаа хуулиуд бол гадаадын тэгэл одоо ялангуяа оюун толгоон гэрээ мэрээч нь дандаа Монгол улсад одоо ашиггүй ийм байдлаар гадны одоо нөлөөгөөр хуулиуд одоо батлагдах юм байдал руу орлоо. За энэний шалтгаан бол бэмсрэнгуйтай яг ижил байна. Үндсэндээ үндсэн хуулийн 3 дугаар зүйлд засгийн бүхэрх ард түмний гарт байна гэж заасан мөртлөө улсын их хурлын сонгуулийн хуульд болоод ирэхээр зэрэг одоо улсын их хурлын гишүүн нэр дэвшигчийг зөвхөн одоо намууд эвсэл одоо сонгодог. Одоо ингээд 5 дугаар ингээд жирийн одоо Монгол улсын сонгогч хэрэгтэй иргэн гэж бод.
Бидгүүд энэ ирэх байхгүй. Одоо жишээлбэл юу гэдэг явсангаа битэр одоо хоорондоо яриад гоё ер нь одоо дахиж ер нь гишүүнийг одоо амарч байгаа гишүүнийг ерөөсөө дахиад гаргав. Яагаад гэхээр өнгөрсөн 4 жилд бол одоо улсын их хурлд хамгийн шударга ажилласан. Одоо амар жаргал гишүүн чи өөрөө мэдгэл хийсэн шүү дээ. Бид одоо ёс суртахуунгүй бол одоо бид болий өөрөө ч одоо татгалзаж байсан шүү дээ. Мэдэрч байгаа байхгүй. Тэгэхээр улсын их хурлын сонгуулийн хуульд бол одоо уг нь бол ингээд та битэр одоо сонгох чигэд яриад за амар жаргал гишүүнийг ер нь дэвшүүлээ. Тэгээд амар жаргал гишүүнээс өөрөөр нь бичгээр зөвшөөрөл авчихад тэгээд тэрийгээ сонгуулийн тойргийн хороонд одоо бидэгдээд тэгээ одоо хуулиар юу гэдэг 1000 юм уу 1500 одоо сонгогчийн санал зөвлөвчхөд яг л намаас нэр дэвшиж байгаа юм шиг л гараад ирнэ. Ийм одоо зүйлийг өөрөөр хэлбэл шууд сонгуул гэдгийг байхгүй болгоцсон. Одоо сонгох хэрэг байхгүй. Одоо өөрөөр хэлбэл сонгогчд бол ерөөсөө намаас дэвшүүлсэн. Гэтэл нам гэдэг одоо ямар усуудыг дэвшүүлээд байгаа дөрвөн сарнгаа бол маш сайхан тодорхой ярьсан. Тийм учраас тэнд сонголт байхгүй. Ингээд жилээс жилд өнөө сонгогчдын одоо эрдэс сонгуульд орцох эрдэс буураад байгаа ч ерөөсөө энэ хүчин зүйлтэй. Тэрнээс манай одоо сонгогчд төр засгаа одоо байгуулахад өөрөө хариуцлагагүй болцсон ч юм уу эндээ одоо бол шалтгаан биш байгаа юм. Тийм учраас бол одоо ерөөсөө бид бол эргээд ерөөсөө ард түмэндээ төр засгаа байгуулдаг, төр засгаа сонгодог тэр эрхийн жинхэнэ ёсоор нь өгөхгүй юм бол энэ маапицсан засгийн эрхэнд байгаа одоо намуудаас бол ер нь одоо нэг сайхан зүйл гордоод байх юм шаардлагагүй. Одоо яагаад тэгэхээр удахгүй нэр дэвшүүлэлт болно. Дахиад мөнгөтэй, хөрөнгөтэй тэгээд намын одоо өдрлгүүдийг худалдаж авсан. Ийм л улсуудын нэр одоо шууд юм уу жигсаалт хэрэгтэл ороод ирж шин. Тэгээд дээр нь одоо жигсаалт гэдэг бүр одоо энэ чинь манай улсын үндсэн хуульд шууд сонгоно одоо өөрийнхөө төлөөлөгч гэдэл одоо ингээд намын одоо жигсаалтанд авчиад тэгээ бөөндүүлээд одоо санал өгөх ийм байдал руу оруулсан явдал бол бас л сонгогчдоос өнөө шууд сонгох тэр эрхийг нь авсан, хуулиусаар булааж авсан. Үүгээрээ бол ер нь Монгол улсад бол хуулийн замаар төрийн одоо эргэлтийг бий болгочихсон. Ийм л одоо гэж би одоо сүлээ өгдөг юм байна. Сая үндсэн хуулийн өөрчлөлт оролдоод үндсэндээ хуулийн замаар төрийн эргэлтийг оролдсон шүү дээ. Монголчууд ерөнхийлөгчөө сонгодог төрийн тэргүүнээ сонгодог байсан чинь бодвол яг нэг удаа явж байгаа. Би зүгээр та эртөө сонсоод нэг ер нь төрийн эрх барих үйл ажиллагаа маань бол ард түмнээрээ дамжиж явах хэрэгтэй. Гэхдээ тэрийг бол одоо ингээд улс төрийн нам заа, улс төрийн намын үйл ажиллагааг бол бизнесийнхаа орж ирээд ингээд улаагаад авчихлаа л гэсэн тийм л ерөнхийдөө төгөлтэй гэдэг шүү дээ. Тэгэхээр зөвл байх л да би бол тэд нар нэг маргаж мэдэхгүй. Тэгэхээр та хоёрын дарчлага бол. Гэхдээ зүгээр их хялбархан тайлбар юм шиг надад сонсогдоод байна. Өөрөөр хэлбэл улс төрийн нам л одоо тэгээд нэг жоохон цэвэршээд тэр бизнесийнхнаасаа жоохон хол болчих юм бол шийдэл гайгүй болоод явчих юм шиг надад харагдаад байна л да. Би зүгээр дотроо нэг одоо хоёр зүйлийг асуух гэсэн. Ер нь ийм нэг зүй тогтол байд юм биш үү? Угаасаа одоо манай Монгол шиг ингээд шал ондоо нийгмээр амьдарч байсан улсаар одоо шинэ эдийн засгийн харилцаар орлоо шүү дээ. Улс төрийн харилцаар орлоо. 25 жил болж байна. Том хугацаагаар одоо Английн тэр 400 жилийн ардчлал юм уу, Америк 200 жилийн ардчлалтай харьцуулах юм бол ялах хөвгөлтэй 25-наас гэдэг бол. Тэгэхээр энэ богинохон хугацаанд ер нь зүгээр яг ингэж заавал нэг ингэж туулж гардаг юм үе шат байд юм биш байгаа даа гэсэн нэг юм асуул. Би яагаад энийг асуугаад юм бэ гэхээр та хоёр санаж байгаа бох тэр жил Горбачев байхгүй болоод тэгээд тэр нэг Явлинский гэж нэг нөхөр гарч ирээд 100 хоногийн дотор зах зээлийн харилцаанд шилжиж байгаа нэг хөтөлбөр дэвшүүлж ирсэн шүү дээ. Тэгсэн чинь Шаталин гэж эрдэмтэн гарч ирээд за 100 хоногийн дотор ч яриад дийлэхгүй хаа 500 хоног дотор бол харин зах зээл рүү шилжиж байгаа шүү гэдэг ингээд Оросд одоо тухайн үед их сэрхийн маргаж байсан юм. Тэгээд Тэчер авгаагаас нэг сэтгүүлч яг онгоцныхын бодол дээр буцаад явах гэж яхад асуусан байхгүй. Одоо манайх ингээд 100 хоног гэдэг хан 500 хоног гэдэг юм. Тэгээ одоо 500 хоногийн дараа манайх шинэ нийгэм рүү шилжиж амжих уу гэсэн чинь тэр аваа нэлийн сэрхий бодлогоснорынхаа дараа тэгээд хоёр үе солигдох хэрэгтэй байхыг гэж хариулжсэн байхгүй. Тропикалын гэж хоёр үе солигдох хэрэгтэй байх. Тэгээ тэр үед нэг сэтгүүлч нэг сонирхож гэж юу хоёр үеийн дараа юм яриад энэ 500 хоногийн дараа чинь шинэ нэр тэгээ орхичихсан. Одоо эргээд бодож байхад энэ ер нь энэ том хугарал, энэ хагарал чинь
өөрийнхөө цаг хугацааг шаарддаг юм шүү. Энийг ийм зөв тогтол байдаг юм шүү. Зүгээр бидний зорилго бол аль болохоор энэ өвчний жоохон намдаах хэрэгтэй хугацааг нь жоохон богиносох хэрэгтэй байхаа гэсэн нэг ийм асуулт байна. За хоёрдугаар асуулт нь бол та хоёр бас айгүй сайн л мэдж байгаа л да. Энэ хорвоо дэлхийд дээр хөтөлбөргүй зүйл гэж байхгүй шүү дээ. Хэрвээ чи мэдэхгүй байгаа бол төлбөрөө төлж л байгаа. Чадахгүй байгаа бол төлбөрөө төлөх л ёстой. Арчаагүй байгаа бол төлбөрөө төлөх л ёстой. Ямаа мэдэхгүй хийж чадахгүй тэгээд хүний амыг хараа сууж байгаа бол бас төлбөрөө төлөх л ёстой шүү дээ. Тэгэхээр энэ өнцгөр нь аваад үзсэн ч гэсэн манай өнөөгийн энэ үүсэж байгаа нөхцөл байдал маань ерөнхийдөө ямар нэгэн тийм объектив зөв тогтолд одоо харагдаж гин үгүй юу гэсэн. Одоо чинь таавал түрүүн хэллээ шүү дээ. Эдийн засгийн өсөлт 6-8% байх бүрэн болцоод байна. Би бол яг наадах чинь зөвшөөрдөг. Яг тэгвэл манай дотоод хоригдлол бол ойролцоогоор тэр хавцал байгаа байхгүй 6-7%. Тэгэхээр дотоод хоригдлоо хөрөнгө оруулалттайгаа бид үзүүлээд үзэхэд бол 6-8% өсөлт бол нормальны өсөлт байж болохоор байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр чинь бид нар 2% руу буугаад ирлээ. 0.1 хэдрүүч буух сурах гараад байна. Тэгэхээр асар их болцоо алдаад байна. Тэгэхээр нэг тийм объективны зүйл тогтол субъективны хүчин зүйл гэдэг та хоёр нэг саналаа надад хэлж өгөөч. За нэг юм сонин жишээ санаанд орж байна л да. Хүн ингээд улаан бурхан өчгөн хурж байж дархлаа суудаг. Тэр гордж. Одоо яг вакцин хийгээд дархлаа суулгадаг байж байна. Гэтэл улаан бурхныг өвчин хөрөөд байгаа хүнийг эмчлэхгүй заадах чинь маш ижхан шүү дээ. Тэгээд тэрүүнтэй адилхан хэдийгээр одоог нь манай тохиолж байгаа бэрхшээл ингээд өрсөлдөөн төдийн чөлөөтийн шилжих үед мөнгө шүтэх үзэл нийгэмд хүчтэй болж бизнесмэнүүд орон зай улс төрийн орон зайг эзэлж авсан зүйл тогтолтой боловч энийг хязгаарлахгүй бол энэ өвчин Монголыг цаашдаа бас нөгөө ертөнцид явуулж чадах юм л да. Тэгэхээр энэ өвчнийг агуулад энэ өвчнийг цаанаас нь дэврэж байгаа гол уурхайн булчирхаан хаан нөхдөд намууд л да. Тэгэхээр намууд яагаад юм байна вэ гэхээр уг нь манай Монголын эртний хүн ухаанд бол нэг 1000 дахин хэлсэн байдаг. Үзэлгүй нийгэм бол харанхуй тэмтэрч яваа хүнтэй адилхан гэж. Улс төрийн намууд өөрийн үзэлтэй байх ёстой. Өөрийн үзэл баримтлал. Тэрнийг ард түмнийхээ өмнө хэлэх ёстой. Бид чинь социализмын үед ингээд хүн төрөлхтний үзэл номлолын зүүн талын эргийг нь бариад хад чулуумөр бол харгаа өргөн дундуур давхаад тэгээд хултаж цацаж яваад тэр баруун талын эрг их гоё юм байна тийшээ хөөж очигээд хөөж очоод наалд нөгөөт маань замагтай зэгстэй нэг л юм намайг хөө юм орчихлоо. Өөрөөр хэлбэл либерал үзлийг хэд шүтээ тэр л ингээд орлоо гэсэн. Бид нар Монголынхаа өөрийн чадал бол явах зам орших жам ёс. Энүүнтэй энэ хүн төрөлхтний өөрийн зам мөрийн сонголтуудыг уялдуулж чадсангүй л дээ. Улс төрийн хүчнүүд үзэлтэй байгаад энэ үзлээ олон түмний өмнө гаргах биш. Төсвийн мөнгөийг яаж хуваах вэ гэдэг дээр уралдаж байгаа ч байдал юм бодоод гол шүүмжид бол намууд руу чиглээд байгаа. За одоо ингээд сая наран гэрлэх тэмцээн хэлдэг намууд яг нөгөө хуучнаараа хүмүүсээ гаргаад ирнэ бол чинь нөгөө намын дарга хамгийн нэгдүгээр бичигдэн тэгээд дараагаар нь гэж яваа. Ингээд наадвал чинь нөгөө загсаалтаа гаргаад ирнэ. Тэрэн дотор ч хүмүүнийгээ сургуулдаг болд. Би нэг юмд гайхдаг юм л да. Би ч улсын хурлын гишүүдээ сонгохдоо та нар Монголынхаа нийгмийн төлөө зүтгэх хууль боловсруулж гарах хууль батлыг сонгодог. Энэ тэдний ажил мөнөөд энэний төлөө цалин авч байгаа тийм. Гэтэл саяхан би нэг мэдээлэл үзэж байсан чинь их хурлын гишүүн хууль санаачдад 20 саяыг аваад дээр нөгөө боловсруулахад оролцсон улсуудаа 25 саяыг аваад нийтдээ 45 саяыг нэг гол гаргаад. Тэгэхээр ийм нөхцөлд нөгөөдүүд маань юу гэж ойлгодог вэ? Тэр чанаргүй чийсэн чанартай чийсэн ерөөсөө хууль санаачлаад тэр дунд ингээд өсөр гэж байвал бизнес тэр хүний ийм байдал руу орлоо. Өөр нэг жишээ. Бид өнөөдөр Улаанбаатар хотын агаар өмхөөрөөд энэ форчон гол салхивч нээж чадахгүй боллоо шүү дээ. Энийг засахад мөнгө хэрэгтэй. Гэтэл хотын иргэдийн хурлынхан дүүргүүдийн иргэдийн хурлынхан шагнал гэж 4 жил баах мөнгө өгдөө.
Энэ эдсэн мөнгөний дүн Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинжил засахад бүрэн хүрэлцгээс мөнгөд нэр ийдсэн. Өөрөөр хэлбэл хотын сая 500 мянган хүнийг эдгээр өмхүйгээр утаж байгаад тэгээд өөрснөө мөнгөний зохицохлоо шүү. Энэ одоо хэн бэ? Миний бодоход авилга гэдэг чинь энэ. Одоогийн авилгын нэг гол асуудал юу гэхдээ тэр авилгачдын хуучинтай адилхан би чам зээл авахд зурчлаад 10% над өгөөрэй гэхээ байж шүү дээ. Надад би чам ашигтай хууль гаргаад өгье гэдэг нэг конопотор зүйл өөрснөө мөнгө гэдэг арга замаа хуульчлаад тэр хуулийнхаа дагуу мөнгө гэж байгаа болохоор би хуулийн дагуу ажилласан гэдэг өөрөө цэвэр үлдэх юм боломжтой болж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг шүүх тухай асуудал шүүл цэвэрлэх. Шүүх гэдэг нь шүүхэд уруудаад яллаа гэсэн үг биш. Зөв шүүлтүүрээр шүүл цэвэрлэх. Сонгуулийн шүүх. Энэ л асуудал. Тэгээ ер нь одоо миний ойлгож байгаагаар монголчууд хөгжлийн зам мөрийг гэрэж байгаа. Бидний орчин нөхцөл бол таатай бол хоёр талын их гүрнүүд хэлэмээ ойлголцоод харилцан хамтаа ажиллагаа нягтарлаа. Би чи хоёр том зах зээлийн дунд байна. Тэгээ энэ байдлаа ашиглаад бид нар хөгжлийн зам мөрийг тэмцэх. Энийг сонголтын дээр өнөөдөр улс төрийн хүчнүүд уралдах ёстой байх л да. Агт улс төрийн хүчнүүд маа юунд уралддаг гэхдээ зэрэг нөгөө л төсвийн мөнгө хуваах дээр очиж уралддаг. Улаанбаатар хотод зам зөвлөг засахад Чингис Бондоос $198 сая зарцуулаад үстэй тийм анхан хуваар ирсэн. Тэгээ одоо хэний гавьяаг самбар гэж байна. Чингис Бонд тэрүүн $500 сая. Саяхан 11 сарын 11-нд Япончууд нисэх онгоц үйлдвэрлээд тэрнийг туршаад ингээд нислэг хийлээ. Япон улсад нисэх онгоц зохион бүтээх, үйлдвэрийн зохион байгуулах, үйлдвэрлэх, турших энэ бүх төсөл тэрүүн $500 сая хэрэгжлээ. Монгол бид нар Чингис Бондор юу гэх юм. Тэгээ юуны гавьяа гэж энэ ч би замын уулзуулаас ч дахины гавьяа самбар өгөх. Ийм мулгуу байдлаас улс төрийн хүчнүүд гараач. Ийм мулгуу юм хийж байгаа төрийн зүтгэлтнүүдийг жаахан арагшин тавиад зөв үзэлтэй зөв хүмүүсээ гаргаж ирэх тухай асуудал байна. Харамсалтай. Одоогийн хуулийн нөхцөлд улс төрийн намуудыг одоо үйлчилж байгаа хуулийн нөхцөлд улс төрийн намуудыг өөрчлөх боломж байхгүй. Одоогийн хуулийн хүрээнд бид нар төлөвлөсөн төлөвчлөл нь намуудын тухай хуулийг өөрчлөх ёстой байсан. Хариуцлагын тухай хуулийг батлах ёстой байсан. Улс төрийн намууд худлаа амлалт өгсөн байх юм бол тэр намыг сонгуульд орохыг хасаад тараах шийдвэр гаргачих. Энэ бол хэндэж аюултай биш. Чи худлаа гэсэн улс үндэстний хуурч механизм учраас танаа нам тардаа гэхэд бол тэнд хүний эрх зөрчөөд байх юм байхгүй шүү дээ. Би дахиад худлаа гэдэг хэрэгтэй гэдэг зурлаа суугаад байхгүй юм. Дээд шүүх ингэж чадахгүй. Тэгэхээр одоо намуудын хариуцлагын асуудал бол өнөөдөр одоо нөгөө удаан бурхны манд вакцины асуудал болоод байна л да. Энэ вакциныг бид нар олох ёстой болоо гэж бодоод байна. Нараа объективны хүчин зүйлүүд нь байна уу? Тэ би бол одоо ингээд Монголын улс төр ийм болсныг бол энэ бол бодиттой туулах зам гэж үзэхгүй байна. Хэрвээ ингэж үзэх юм бол зүгээр л одоо Монгол улсаа дуусгана. Тусаар тогтмол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал энэ бүх юм алдна. Одоо бол бид ийм нүгөө хэлэхэд ирээдүйдээ бол одоо ерөөсөө ирээдүгөө бараг буршлахаар одоо гүн хар нөх одоо авахчаад амсгал дээр нь одоо байж шин. Ирээдүй ямар ч итгэл сая дөрөв бэмсруугаа хэллээ. Монгол нэг иргэн хичнээн их үрзэлтэй одоо болж байна. Тэгэхээр одоо энийг бол ерөөсөө маш түргэн засаж залруулахаас өөр одоо арга зам бол ерөөсөө байх. Эцсийн дүндээ яагаад Монголын нийгэм ийм болсон гэхээр би түрүү хэлсэн. Нэгдүгээрт одоо ерөөсөө эрх мэдэлтэй одоо энд шуналдах хэрэгтэй байна. Энийгээ дагсан хар мөнгийг олж өгөх. Энэ хорвоогийн одоо ерөөсөө хамгийн үнцэнтэй зүйл бол энэ юм а гэсэн ийм бодол бол Монголын нийгэмд газар авсан. Уг нь ерөөсөө хүний одоо эрхэм дээд юм чи юу вэ? Энэ чинь шудраг ёс. Нинжин нөгөөсгөөс сэтгэл, жудаг, нэр төрөө одоо эрхэмлэх, ичиж имэх одоо сэтгэл, үл хомхоор тийм энэ бүх одоо хүний хамгийн үнцэнтэй
үлддэг юм аа бол бид ирсэн. Одоо хичнээн хөрөнгө мөнгө цуглуулад бид ч авсандаа аваад явж чадахгүй шүү. Тэгэхээр одоо яа. Тэгэхээр зэрэг энийг бол одоо ерөөсөө маш түргэн энэ улс төрийн хувьд одоо асуудлыг шийдэхгүй л үнэхээр одоо Монголын одоогийн засгийн эрх барьж байгаа намуудыг бол нийн үгүй хэлэхэд бол МАП-ийн зохион байгуулалтаа МАП-ийн шинжтэй болсон гэж. Би нэг сонирхолтой зүйлийг хэрэг. Би ч нэг 90 онд засгийн газрын дэргэдэх судалгааны төвийн эрдэмчлэгийн ажилтнаар одоо бэм сургуультайгаа хамт ажиллаж байгаа. Бэм сургууль гэх юм гэсэн. Анх бэм сургууль надыг танилцахдаа надыг дуудаад заа наран гэрэл одоо МАП гэдэг нэг юм одоо Монголд орж ирнэ гэсэн. Бүх юм бид нээчлээ. Энийг нөхөр менжийн сайн судалгасан анхны одоо судалгааны даалгаврыг бол надад өгч ирсэн. Тэгээ би бодож байгаа. Бас л бэм сургууль маань тэр үед бол үнэхээр л одоо харж олон жилийн өмнөх юм бас харж ирсэн. Энээс одоо сэрэмжлэх юмсан, энэний шалтгаан нөхцөлийг одоо судлуулах юмсан гэж бодож байжээ гэж бодлоо. Өөрөө саналаа хэлдэг. Би янз янзын юм бодоод бодлоо л да зөвхөн манай монголч энэ нэг хуучин нийгмээс шинэ нийгэм рүү шилжээгүй шүү дээ. Хуучин социалист гэдэгчээсэн өчнөө олон орнууд шилжиж байна. Зарим нь одоо бүр нэлээд урагшаага явчихад нэлээд их юм хийсэн. Зүгээр одоо би таныг байгаар учраас магтаж байгаа юм биш. Тухайлбал 1990-91 оны тэр үед хийгдэжсэн реформын шинж нартай алхмууд бол хуучин социалист орнууд бол үндсэндээ нэг л гараан дээрээс эхэлсэн шүү дээ. Тэгэхэд бол манайхан бол нэлээд урагшаага явсан байхгүй. Миний өөрийн хийдэг судалгаагаар бол нэлээд урагшаага явсан гэж би үзтiin. 90-93 оны хооронд бол бид нар ер нь бол Польш, Герман, Польш, Венгер эднэрээс бол ер нь тутгааргүй урагшаага явсан их сайхан байсан. Тэгэл нэг 93 оноос эхлээд ч юм уу ингээл нэг жоохон хоцорсоор байгаа. Тэгээ одоо нэг Польш, Венгер, Болгар ингээд бусад орнууд урагшаага бүр хамаагүй урагшаага явчихлаа л да. Бид нар бол хоцорсон. За тэгээд энд ямар учир шалтгаан байгаа, юу байгаа, ер нь юу нь болохгүй байсан бэ гэхээр янз янзын хүчин зүйлүүдийг л олж ингээл судлаачд ч гэсэн янз янзаар л гаргаад яддаг л да. Тэгээд объективны хүчин зүйл байна. Бас бодиттой хүчин зүйл байна. Одоо тэр кор бол заавал тусд юм байна. Тэрнээс үзухт гарга байдгүй юм байна. Заавал кор тусд юм байна. Кор тусчихсан байхад харин вакцин одоо хийдэг юм уу, тэр эмчилгээг нь авд юм уу, яад тэр эмчилгээ хийхгүй бол харин одоо нэмсэн явчих шүү гэдэг тэр бас зүй тогтол байд юм. Тэгэхээр иймэрхүү юмнуудаа бол бид нар харж үзэх хэрэгтэй юм шиг байна. Дээр нь энийг аваад үзэхэд заахаар ийм хувилбар гарч ирлээ, ийм нөхцөлд ч юм яах юм бэ. Тэгэл тэн дээр субъективны юм орж ирж байна л да. Субъективны юм гэдэг маань дорж дундаг дулмаагийнх нь өөрийнх нь хүсэл зориг, сэтгэлийн тэнхээ юмыг анализ хийж байгаа чадвар. За тэгээд нарийн ярих юм бол одоо хувийн шунал хүртэл ороод ирж шүү дээ. Ерөнхийдөө таны номон дээр л одоо байдаг шүү дээ. Тэр жудаг гэ та ярьж гин, эренб гээд ярьж гин, дараалал гээд ярьж. Тэр чинь хоос үг биш шүү дээ. Энд чинь төрийг бэхжүүлж өгдөг, цемент болгож өгдөг юм чинь нэг ерөнхийлөгч их хурл тэгээд засгийн газар гээд төр биш шүү дээ. Чин сарал ордонч биш, аймагуд ч биш. Төр гэдэг маань юу юм бэ гэхээр яг таныг хэлдэг одоо тэр жудаг ч байхгүй. Ахмад наснаа одоо сонсох хүнддэг чинь төр байхгүй. Миний ойлголт шүү дээ, тийм ээ. Тэр эренб гэдэг чинь одоо ингээ хүн чинь бас нэг эренбтэй байх шүү дээ. Тэгэхээр чинь юмных нь хажуугаар нь дайрч орж ирэл нураагаад ажихна гэдэг чинь нөгөө төрийн хамаг механизмуудыг л нураагаад ажиж штэ. Төрд ажиллаж байгаа хүн чинь бас нэг өөр ингэс ирээдүгөө харж явах хэрэгтэй шүү дээ. За энэ албан тушаал дээр ингэж явж байгаад одоо тенсэндээ гарах үедээ бол тэнд очиод ингээд гараа шүгээд та нөгөө институтын захирал байхдаа энэ асуудлуудыг чинь бас тухайн үед айгүй сурхий гаргаж ирээд бид нар бас судалдаг байсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эн чинь төр байхгүй. Тэгээ энийг төрийг бүрдүүлж байгаа элементуудаа бид нар олж харахгүй байна. Хаана юу хараад нэгтэр улсын хурал дээр баталж байгаа тэр нэг хууль байна. Эсвэл нэг улсын хурлыг төлөөлж байгаа 3-4 хүн ерөнхийлөгчийг л төр гэж хараад байгаа. Гэтэл төр гэдэг чинь шал ондоо механизм, хүн хоорондын харьцааны асуудал, бие биендээ итгэх итгэлийн асуудал, хүнд итгэлийн асуудал, жудаг гэдгийг чинь асуудал. Тэр байтугай одоо чинь 20 цээр гэж бас байгаа шүү дээ. Юу ярьж болох вэ, юу ярьж болохгүй гэдэг чинь бол төрийн маш мундаг одоо соёл шүү дээ. Тэр чинь гэж нэг төрийн хар хүн гэж ярьдаг, Монгол төрийн соёл гэж ярьдаг. Тэр 2200 хэдэн жилийн түүх мөх чинь бол одоо энэ юмар л дамжиж илэрх ёстой юм шүү дээ. Тэгвэл энэ маань бол орчин цагийн төр дотор бол надад бол үнэхээр харагдахгүй байгаа байхгүй юу? Яг хэлдгээр нэг бүх юмыг зоосны нүдээр хардаг, эрх мэдэл албан тушаалын юмар хардаг, энүүгээр дамжиж юм төрд юм байна гэх. Нөгөө яс суртахууны шин чанартай, этикийн шин чанартай юмнууд бол энэ төр гэдэг ойлголтоос үндсэндээ арчигдаад хайчихлаа. Одоо таны түрүү хэлээд байгаа нэг хууль байна л да. Хөрөнгө оруулалтын тухай хууль гэж бол алгадаш хүлээж авсан. Их зөвтэй мундаг хууль баталсан гэж үзсэн. За бизнесийнхэн бол одоо тэрийг одоо нуугаад яах вэ? Яг их хурал сууж байгаа бизнесийн нөхдүүдүүд энийг бүр лоббидж байгаад гаргуулсан. Яг тэгж гаргасан.
Гэхдээ энэ хуулийн чинь бол хамгийн аимшигтай юм нь бэ гэхээр Монголын төр, ялангуяа төрийн эдийн засгийн эрх мэдлийг бол үндсэндээ байхгүй болгочихж байгаа байхгүй. Чи хөрөнгө оруулалтын гэрээ байгуулад өгнө гэдэг чинь төр өөрөө макро эдийн засгийнхаа удирддаг тэр хэрэгслүүдээс татгалзаж байгаатай яг адилхан болчихж байгаа. Дараа нь энэ макро эдийн засгийг чинь яаж удирдах юм? Энэ хуримтлал, энэ хөрөнгө оруулалт, энэ ажиллах хүчний зах зээл, энэ дотоодын эрэлт нийлүүлэлт, энэ бүгд чинь удирддаг тэр механизмууд нь үйлчлэгээ болчихж байгаа. Тэгээ ялангуяа манайх шиг жижигхэн эдийн засаг дотор нэг том төсөл дээр авчиад ингээд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулалт хамаг эрх мэдлийг өгчхөд бол эдийн засгийн бусад салбарууд нь үндсэндээ бол зүгээр нэг одоо жижиг намжтын хэмжээр бол орчиход байна л да. Тэгэхээр би зүгээр ямар утгаар нь та ярт үндсэндээ санаа нэгдэж байна гэж би ойлгоод байгаа. Ийм объективны хүчин зүйл нь барьцааг үнийг давж гардаг, тэрийг мэдж явах хэвээр, авах хэвээр арга хэмжээнүүдээ бол цаг хугацаанд нь авч явах хэвээр. Тэндээс гадна бол нэг том чухал зүйл бол тэр хувийн өөрийнх нь үнэлэмжтэй холбоотой, үзэл сурталтай холбоотой, тэр эрх мэддэг зүйлтэй холбоотой, үнэт зүйлтэй холбоотой, тэр төрийг бүрдүүлж байгаа тэр маш мундаг механизмуудтай холбоотой. Миний мэдлэр бол одоо гарсан ном бол таны гаргасан Чингис хааны тэр сүүлх байж, тэр байж. Өөр бол нэг сүрх юм ба Дембэрлэгой нэг бас нэг 2-3 жилийн өмнө л нэг ном бичсэн. Ийм хоёр сэдв, хоёр л хүн юм гаргасан байж байгаа. За бусад юм дээр бол харагдав. Тэгэхээр Монгол төрийн энэ механизмыг чинь өөр одоо Ямсрангуй бол одоо харин сайхан ярих бах. Дээр үед чинь манайх чинь тийм даргын нэг тийм тогтолцоо байсан юм уу яасан. Цэрэн дэрж байгаа гэж байж яадаг. Тэгэл тэр хүнийг л ерөнхийдөө залуучууд нь очиод уулзаал уучраал асуугаал яах вэ гээл бомцент гой байж яадаг юм уу те самбуу гой байж яадаг юм уу нэг тийм авторитеттай амьдралын асар их туршлагатай нэг тийм хүн байж яадаг. Залуучууд бол яг очиод ингээл за энэ тэгжин тэрэн тэгжин тэр хин зүг юм бэ гэдэг бас нэг хаглаад өгдөг. Өнөөдөр бол үндсэндээ энэ төр дотор чинь гараад ирсэн хүмүүс чинь бүгдээр энийг үеийнхэн бие бинийгээ дэндүү сайн мэддэг. Тэгээд ялангуяа бие биенийхээ дутагдлыг мэддэг. За чи хизээ их юм байсан гэдэг. Тэгээ нэг хүлийн зөвшөөрөхс авторитет байхгүй, нэр хүнд байхгүй болох тэр ердөө бие бинийгээ нэг тийм үгүйсгсэн мэйхтэй. Тэгээ хичнээн мянган зөв юм яриад ч ирэх байхгүй. Хувийн субъективн дээр толгуурлаад бас юмнууд яваад ах шиг байл. Би зүгээр олон юмнууд ингээд давхардуулаад ярьж байна. Тэгээ миний хэлэх гээд байгаа санаа бол юм бэ гэхээр ёс зүйн чанартай, этикийн чанартай, субъектив чанартай юмнууд бас байна шүү. Энэ хитрхи их нөлөөлөд байна. Энийг одоо яаж цэгцлэх үү гэж сайн хууль гаргах ёстой байх л да. Гэхдээ мянга сайхан хууль гаргаад ирээ чинь биелүүлэхгүй шүү дээ. Санаатаагаар биелүүлэхгүй байх чинь. Одоо шиг гаргаж байгаа зарим нэг хууль нь бол цэвэр рекламны зорилттой хууль гаргаад байна шүү дээ. Иймэрхүү юм боддог юм. Тэр зөв бро. Ямар жаргал гişүүний сайн ярьсан дээр ганцхан санаа нэгэхэд сүүлийн үед тэр яагаад монголчууд эртнээс төрийн сүлдэндээ залбираад байсан. Тэгэхээр ерөөсөө төр гэдгийг биш үү? За тодорхой нутаг дэвсгэртэй хэлээд заардаг. Хоёрдугаар тэнд амьдарч байгаа, байнгын амьдарч байгаа хүн амтай. Гуравдугаар тэнд тогтсон дэг ёс. Таны хэлээд байгаа одоо тэр ёс суртахуу тэр энэ гурвынхаа юг л одоо энэ төрийн сүлдэн өршөөг дандаа монголчууд залбир. Энэ маань одоо үнэхээр байх болж байна. Тэгээд төр биш болсон. Улс орноо удирдах чадхаа байсан. Нийтийнхээ эрх ашигыг хамгаалж чадхаа байсан. Ийм байдал руу одоо бүр товчоор одоо би сүүлийн үед гэж би бодож байгаа шүү дээ. Дээрээ бол үнэхээр судал болохгүй. Дээрээ судал болоог байгаа тохиолдолд тэзээч доор гүйдлээ болохгүй. Монгол улсын ерөнхийлөгч өөрийнхөө хийх ёстой ажлыг үнэхээр хийхгүй байдаг байхгүй. Энэ хүн бол их хурл руу орж байна. Засгийн газрын үйл ажиллагаа руу орж байна. Өшөө хаашаа жуулж ор. Их хурлын дарга бол одоо манайх вообще ерөнхий сайд ажлыг хийгээд явдаг болчихсон. Ерөнхий сайд ингээд хамгийн багаар бодоход манайх 3 ерөнхий сайдтай байхад чи яаж уралсаар урагш байгаа юм. Хүн болгоогоор өөрийнхөө байр суурин дээр байгаа өөрийнхөө хийх ёстой юмыг мэдээд тэгээд тэрийг яс хийдэг бол тэр чинь нарийн ярих юм бол хүн өөрийгөө хязгаарлах асуудал байхгүй биш. Би өнөөдөр энэ албан тушаал сууж байгаа юм бол би вэ тийм ийм үүрэгтэй юм шүү гэдгээ нэгдүгээр харах хэрэгтэй байна. Тэндээс миний эрх нь энэ юм шүү гэдгээ олж харахтай биш. Миний үүрэг. Тэгээд өөрийнхөө таашаа тэр эрхийг жоохон хязгаарлаж өгдөг. Тийм соёл хувийн маш өндөр соёл байх хэрэгтэй гэж үздэг юм л та. Би зөв буруу ярьж байна уу? Зөвлөдөө та бид гурван ярьж байгаа өдөр ер нь миний бодоход санал зүрхтэй юм байхгүй юм байна. Үдэрээд яг та юм л байгаа. Тэгээд 30-аад орны үндсэн хууль үзчихэлтэй. Тэгсэн тэнд ихэнх соёлтой орнуудын үндсэн хууль нэг үг бичээтэй. Төр ард түмнээс үүднэ гэж. Манайд бол
засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэдэг. Тийм том явдлаар орж. Тэр ард түмнээс үүднэ гэдэг бол ард түмнийхээ хүсэл зориг, ард түмнийхээ заншлал оюун ухааныг өөрөө илэрхийлэх ёстой байх л та. Тэгээ ингээд бодно сая яагаад ийм байдалд бид нар орвоо ингээд тэр нэг зүйлийг бид нар анхаарах ёстой. Мэдээж төр гэдэг бол хүний ухамсартай үйл ажиллагааны хүрээнд л орчдөг субъект болохоор тэр төрийг барьж байгаа улсуудын боловсрол, мэдлэг, чадвар олон юмнаас шалтгаална. Гэтэл энүүнд сөргүүлж тавих хүчин зүйлүүд бас бий. Монгол төрийг ингээд чадвар мөхс байх. Ийм төвшөнд барьж байх нь хэн нэгэн ашигтай байна. Сонирхол. Тэрнийг мэдээж нэг хэн ч гэдэг юм тодорхой хүн өсөрж ороод биеийн бодлого баримталж яана гэж хэлэхгүй шүү дээ. Гэтэл тэр сонирхлын ерөнхий хандлага салхин нийлэхээр энэ төрийг ингээд дорой хүч болоод явчихдаг. Одоо жишээлбэл ингээд би Монгол төр янз бүрээр боддог л доо засгийн газар гэдэг. Мэдээж миний мэдэх засгийн газар бол юу гэхтэй зэрэг энэ хуулиа биелүүлж Монголынхоо төлөө зүтгэх гол штаб нь байлаа да. Гэтэл одоо сүүлийн үед ингээд хараад байхад сүүлийн 20 жил 19 жил гэмтээ Монголын засгийн газар 11 удаа солигдлоо. Тэгээ сонгуулиар солигдож байсан би тэр бол яг 3-4 удаагийн сонгуул ингээд боллоо. Гэтэл бусд нь юу гэхтэй тэр ерөөсөө 8-аар явчихлаа. Тэгээ одоо ингээд хараад байхад нэг сон уучлаарай би өөрөнд нь чи яг тэр үедээ яаж байсан болохоор 13 онд ингээд 14 оны төгсгөл дээр засгаас солио содногод өөрийн чинь нэрийг дэвшүүлэх ёстой онцтой гэж бодож байна. Гэтэл их сонин ардчсан намын их хурал байгаа бүлгийн гишүүд 100% саналаар өөрийн чинь дэмжсэн. Гэтэл ардчсан намын үндэсний зөвлөлт хороо бид шийднэгээд октоор шийдвэр гаргаад байгаа гэсэн. Тэгээ би бодлоо за ингээд намынтай шийдэ ямар хашаа ч юм те. Тэгтэл удлгүй нөгөө ерөнхий сайд маань Жак гэдэг хүний гадууганд очиж сууж байсан нөхөр гараад ирлээ шүү дээ. Тэгээ сая өөрөө хэлж байгаа ерөнхийлөгч маань ерөнхий сайд ажил хийж байгаа хурл ерөнхий сайдын ажил хийж байгаа. Миний бодлоор манай ерөнхий сайд бол оюу толгойн төлөөлөгчийн ажил хийж байгаа. Нэр өгөө. Ингээд гадны гарт бид нар хүлэгдээд байна л дээ чинь. Тэгээ эндээс харахад бол юу гэхтэй зэрэг их сонин. Тэгээ 14 онд засгаас ороход бол монголчууд үнэхээр манай төрийн бодлого болохгүй нэ. 13 онд тэр ээлж тус чуулган зарлаа. Тэр бидний ярьж байгаа хөрөнгө оруулалтын хууль бодлоо газрын нутгаа гадныханд дуудаа хөдөлгөөр хөдөлгөх тухай хуулийн төсөл оруулж ирлээ. За тэгээд элдэн өнгөө юм бодлоо шүү дээ. Тэгээд их хурлынханд амьсаа солиоч гэсэн. Засгаас солиоч гэсэн. Эрүүл ухаантай хүн хэлж амьсаа тодорхой хугацаанд солиод ингээд явдаг нь өдөр хүнээр хэлүүлдэггүй. Тэгээд л манай их хурл төр маань намууд маань эрх баригчид маань хэлүүлж яваад амьсаа сольсон чинь амьсаа солио гээд хоёр хүнийхээ амьсыг сольж өмсчход би амьсаа солио гээд гараад ирсэн. Тэгээ болоогүй би оюу толгойн гэрээ гэдэг бол Монголын эрх мэдэлтнүүдийн шунлын ням бүхэн цугласан бохирын сав юм шүү дээ. Гэтэл засгаас олохдоо нөгөө бохирын сав дотроос нь годгор эмээг аваад амьсанд хавчуулж хад гараад ирсэн. Тэгээд одоо юу болов гэхтэй тэр оюу толгойгоо ингээд эргэл туцдгүйгээр бид нар тавиад дуучглаа. Тэгээ магадгүй энэ дунд нэг эрүүл нэг юм над бодогдсон юм. Юу гэхтэй тэр хуучин оюу толгойтой хамаатай манай өөрийн улс төрчдийн ингээд шүүмжлэл яриад ирэхдээ тэр цаашаа өгж очоод нөгөө гадныхаа хөрөнгө оруулагчдад бидний хавчаад монголчууд биднийг ингээд муулаад та нар ингээд хөрөнгө оруулалтаараа хавчаад жаахан дэмжээд өгөөч гэдэг нөгөө дүүд нь янз бүр ашиглав. Одоо тэд нар тэгж чадхаа байл. Одоо тэр оюу толгойн ажилдгаар ажиллаж байна. Бид нар оюу толгойн гэрээ байгуулсан. Тэр ерөнхий сайдууд, тэр сангийн сайдууд, дуулуурхайн сайдуудтай жинхэнэ Монголын хуулиараа Монгол мөнчнөрөөр хариуцлага тооцоход өнөөдөр саадгүй боллоо гэж бодож байгаа. Энэ асуудлыг одоо эрх сонгуулийн үед нэлээд хурц ярих байх. Аюур нийтэнтэй хариуцлага тооцохгүй бол
ийм алхмыг бид нар зүгээр өнгөрөөл Монголыг аварч чадахгүй. Ер нь сая ингээд цаашдаа өвчин даамжраад юунд хүрч болохыг бид нар нэг зүйлээс харлаа шүү дээ. Үндсэн хуультай хадах гэх юм. Үндсэн хуулиа сайжруулъя гэдэг санаа бодол монголчууд бол нэлээд эртнээс ингээд бий улсын төрөв тодорхой асуудлуудаар төвлөрч байсан. Ялангуяа Лорет улсын 7 залт гэж ярьдаг энэ үн дээр. Гэтэл үндсэн хуулийг өөрчлөлт оруулах нэрийн дор сая Монголын ард түмний төр барих эрхийг нь булааж авах. Тэгээд их хурлын гишүүд ерөнхийлөгчтэй дамжуулах ерөнхий сайд гээд нэг хүнд одоо бүх эрх мэдлөөгөө харж суух юм гэнэ л дээ. Ийм хуулийн төсөл оруулж ирлээ. За тэгээд их хурлын гишүүд нь 99 болох юм гэн 5 жил болох юм гэн тэр. Тэгээд энэ бүхний цаана ингээд мөчгөж хараад байхад өчүүхэн ердөө шунал сонирхол явж байгаа шүү дээ нэг цаад. Тэгээд одоо юу 20 жилд 11 засаг солиж байгаад ерөнхий сайд бүх эрх мэдлийг өгнө гэдэг асуудал чухам юунд хүргэх вэ гэж. Монголын нийгмийн төрчгээр нь тогтворгүй байдал төргөн. Монгол төрийн ерөнхий сайдын төлөө тэмцэл өнөөдөр ард түмний хүссэн зургаас гадна зөвхөн их хурлын төвшөнд өрнөх ийм байдалд хүргэх нь шүү дээ. Ийм учраас энэ дээр бол хориг тавих асуудал сая өөрөнд ч хэлдгээр нэлээд сайн эмчилгээ хийхгүй болохоо яжхлаа да. Тэгээд харж байхад нэг сонин одоо улс төрийн хүчнүүд маань яаж хандаж байна. Сүүлийн үед ингээд ардын намынхан яаж хийж байна, бусад намууд нэг юу ярьж байна. Хоёр нам бол яг ардын нам, арчс нам хоёр бол буюу ингээд ядлах ингээд шүүмжлэх байдлаар хандж байна. Нэгэн ч цэгцтэй дараагийн бодлого томьёолж чадахгүй байна. Тэр сонгуулийн орцгодууд гаргаж ирэх байхад гэтэл нөгөө төр барихад оролцож байгаа бусад улс төрийн хүчнүүд нөгөө иргэний зориг ногооны нам шодроо Ёсефслийн хоёр нам албан тушаал намлууд эдэнд ер нь тэгээд бид нар хинтэй ч хамтрахад бэлэн гэсэнтэй би хавчуурга намууд гэсэн нэр томьёос өдгөрөглөө сууж байгаа. Эндгээр хавчуурга болчихдоо бид нар. Тэр л шадар сайдын суудлын мөн нэг сайдын суудлыг үл тэгээд за ер нь над болоод байгаа гэсэн юм байна. Энэ бол улс төрийн мухардл. Энээс бид нар даваагүй цагт эдийн засгийн мухардлаас гарч чаддаг байна. Эдийн засгийн хувьд бол Монголд бол нөөц боломж бий. Ер нь оюун толгой ашиглалтанд ороогүй байхад энэ асуудлыг яриаггүй байхад Монголын эдийн засаг оршин тогтносон байсан мөдлөх замаа өөрөө сонгож олоод явж байсан. Агцгүй бид нар нэг зүйлээр их алдсан юугаар манай төр засаг. Урд хөршийн маань эдийн засаг хурдан хөгжиж байхад тэр лөө баах юм чихээд ингээд бид нар хурдан хөгжинэ гэсэн. Өөрөөр хэлбэл хүний тракторын ард талаас үүсэн банзан чиргүүл дээр хурмын найр хийх гэж оролдлоо шүү дээ. Агад нөгөө хандаг зөвлөлт. Тракторын ард үүсэн банзан чиргүүл дээр найр хийж болдгоо хурмын. Монголын эдийн засагт өөрийн хөдөлгүүр хэрэгтэй. Энэ хөдөлгүүр маань одоо түүхээдээ боловсруулах. Тэгээ хойтлынхаа зах зээл, уртлын зах зээл ухаалаг гарна. Зах зээл дээр гарна гэдэг бол өнөөдөр чи дуртай юм тийш чихнэ гэсэн үг биш. Тэр чи авах гэж байна, авахгүй гэж байна, өөрийн тэр зах зээл дээр өсөлдөөн байна. Тэгээ бид нар ухаалаг биш хандсан учраас ингээд өөрснөө дэсийн зах зээлээ чивдчихлээ, нүүрсний зах зээлээ чивдчихлээ. Ер нь үгүй байдал зөвснөө бас нийлээд орлоод. Тэгээ нэг ухаалаг юм л бодлого хэрэгтэй гэсэн юм санаатай сууж байгаа. Тэгээд цаг маань юу болж байна одоо хэд минут болж байгаа. Оо тэгвэл одоо хэдүүлээ цааш нь. Одоо ер нь Монголд шинэ гарц юу байна. Одоо өстө цагаан дураараа дартаа. Тэгэхээр одоо нэг улс орны хөгжил дэвшлийн санд ард түмний нэг инх хамглан ирээдүйдээ ихтэй нэг ажил төрөлтэй цалин хөлсөн амьдралдаа хүрдэг ийм болох бол нэг хоёр зам бий. Нэг нь бол одоо 16 он ерөөсөө энд одоо хинээр одоо төр бариулах уу өөрийнхөө төлөөлөгчийг хэнийг болох уу тэгвэл улс орныг одоо яаж авч гарах уу гэсэн нэг ийм зам бий. Энэ бол одоо монголчуудын хувьд бол жинхэнэ үндсэн хуулийн хууль ёсны ямар нэгэн эрсдэлгүй
ийм хүн төрөлхтний одоо нийслэлээр нэлээд зөвшөөрөл зассан зам байгаа маа. А нөгөө зам бол хэрвээ одоо болохгүй бол ард түмэн өмж улс орон даяар эмх замбраагүй байдал бий болох магадгүй төрийн эргэлтийн хууль бусаар одоо энэ зүрийн гаргаар авах элдв ордлогууд одоо гарах үүгээрээ Монгол улс дотооддооч гадааддаач хүнд байдалд одоо орох ийм нөхцөл ийм одоо хоёр замын одоо ер нь элхвэр нь явах гэдгийг л 16 оны одоо сонгуул шийднэ. Тэгэхээр энэ ерөөсөө одоо улсын их хурл ингээд 76 гишүүнээ бид сонгож энэ 76 гишүүнийг заавал нам бүрдүүлэх ёстой гэсэн хууль дүрмийн харуул хэлэхэд байхгүй шүү дээ. Зүгээр л нэг зохион байгуулалт нэг. Магадгүй тэр 76-гийн олонх нь одоо жишээлхэд юу гэдэг одоо 30-40 хүн жишээлхэд нам бус одоо гарч ирээд жинхэнэ улс орныхоо төлөө одоо мэдлэг, чадвар, тэр туршлага, тэр шударга тэгээ өөрснийгөө золиож чаддаг тэр богинохон хугацаанд тэр засаглах одоо 4 жилдээ ийм гарахад бол тэгэл зөв бодлого гарах юм бол аваад. Түрүүн одоо бэмсрэнгүй ярьлаа шүү дээ. Манай улсад одоо хөгжих тэр оюу толгойгүйгээр хөгжих маш өргөн өөрийн боломж байна. Би саяхан энэ Шведийн одоо нэг том одоо юу юм байна. Их мундаг хүн Монголд 35 жил одоо энэ ардын хувьсгалын өмнө хүн тэр үед амьдэрсэн юм. Хүн Ларсон гэж одоо Швед тий. Тэрний одоо бичсэн номыг одоо Монголд өнгөрүүлсэн он жилүүд гэсэн ном гарсан. Тэрийг үзлээ. Зөвхөн тэн дээр тэрийг уншиж яхад л тэгсэн байх шүү. Одоо монголчууд бол гайхалтай айраг хийдэг. Энэ айраг нь бол ерөөсөө өнөө юг эмчилдэг. Биш Сүрья. За Сүрьяг бол одоо ерөөсөө Европт ч мундаг өвчин байсан шүү туберкулез гэдэг. Сүрьяг одоо амархан эмчилдэг ийм одоо маш сайн ундаа байна. Хэрвээ монголчууд энийгээ тойрсон эмнэлэг соёлыг бий болох юм бол ерөөсөө монголчуудад бол валют бол ерөөсөө ингээд цуглаад зам бас нэг ийм арга байна гэж зөвхөн ганцхан энийг л одоо харсан байгаа. Тэгэхээр зэрэг бидэнд бол үнэхээр одоо боломж их байна. Тий, их боломж байна. Тийм учраас бол ерөөсөө 16 он бол одоо бидний хувьд бол үнэхээр одоо алтан боломж. Үнэхээр үндсэн хуульд Монголын ард түмэн засгийн бүх эрх мэдэл байна. Тэгээд өөрсдийнх нь төлөөлөгчдийг шууд сонгоно гэсэн энэ одоо сонголтоо хүн болгон зөв энэ нэг саналын төлөө одоо зөв хүн бий болохын төлөө одоо миний санал нэг ч гэсэн дийний төлөө санал биш үү гэж бодож одоо саналаа одоо өсгөөмөр л байгаа юм. За би хувьдаа бол зүгээр ийм л юм бодогдоод байгаа сүүлийн үед. Шудраг гэдэг энэ зарчмыг л ойлгосон тэр улс төрийн нам улс төрийн хүчин л олонний дэмжлэг авна гэж. Юм хэцүү байж болно, хүнд байж болно. Гэхдээ юм шудраг байх хэрэгтэй. Өөрөөлцөн мөрөөлгүй. Тэрнээс баячууд нь л тэр хажууд нь харж зогсчод ард иргэдийнхаа нуруунд дээр хамаг юм өөрүүлчиход явж байна. Тэгэхээр хамгийн энгийн жишээг сая 16 оны төсвийг та нар аваад үзээрэй. Хүнд байгаа хэцүү байгаа маш хүнд төсөв болж байгаа. Хин дээр өөрүүлж байгаа. Ард иргэд дээр л өөрөөс шүү дээ. Энд чи очих хэрэгтэй байсан эмнэлгийн үйлчлэгийг наслаа, сургуулийн наслаа, цэцэрлэгийн наслаа, хүүхдийн халамж боломжуудын хөгтлөө, хүүхдийн мөнгөний наслаа. Энэс тэр баян чинэл хүмүүсээс хаана юу гэнэ авсан? Хинт ямар юм өөрүүлсэн? Өөрүүлээгүй шүү дээ. Тэгэхээр ийм байхад бол юм явахгүй. Хэрвээ ард түмний дэмжлэг аваад энэ улс орныг цааш нь удирдах явж байгааг явъя гэж хүсэж байгаа бол тэр улс төрийн нам бол айгүй шудраг байх хэрэгтэй. Болохгүй юм болохгүй юм гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Бүр нэр заагаад хэлж чаддаг байх хэрэгтэй. Тэр лидерүүд нь өөрсдөө айгүй шудраг байх хэрэгтэй. Өөрсдөө хязгаарлаж чаддаг байх хэрэгтэй. Өөрөө өөртөө үнэлдэг өгч чаддаг байх хэрэгтэй. Тэрнээс нэг ганц хоёрхан юм хэлэнгүүт л ярахнаал тэгэл уйлж дугаараар арилж чарлал эсвэл PR компани байгуулад өгөөд байдаг бол тэр хизээч явахгүй зүгээр өнөө маргааштай хүний нүдийг бол өөрч болох л байгаа. Алстай бол тийм бол явахгүй л гэж болгож байгаа. Тэгэхээр энэ олон улс төрийн намууд дотроос хэн нь яг жинхэнэ зарчимтай байж чадах нь, хэн нь шудраг байж чадах нь тэрийг хэрэгжүүлж чадсан хүн би одоо тийм улс төрчил манай Монголыг л ирээдүйд авч явах байх л гэж бодож байна. Тэгэхээр бас нэг юм бодогдоод байгаа зүгээр
бас нэг амьдралын туршлага гэж ер нь байдаг юм байна. Яаж ч утсан гэсэн. Ямсрангуй яг сайн мэдж байгаа. Тэгээ 90 онд бид нар анх гарч ирж байхад зүгээр одоо бодож байхад ямсрангуй энийг л сууж идэг гэсэн. Би өөрөө хаад. Бүүл энерги байгаад байгаа байхгүй зүгээр л хаацлаад байдаг. Тэгэл хаацлах тусмал доошоо шаварч суугаад байдаг. Хэрдөө урагшилдаг. Тэгэхэд ямсрангуй хажуунаас нөрж ирээд чи наадхаа зогсоо. Наад чи нэг чулуу ивчих, нэг мод ивчих гэдэг амьдралын туршлага байхгүй юу? Хаар хөлдөх гэдэг нэгт чинь бол орил чарлаад гүгээд байгаа ч зүгээр аль усын насгачихл гэж хэлэх л ёстой байхгүй. Би зүгээр хингийн жишээл авч байгаа. Тэгэхдээ энэ бол их чухал зүйл юм. Тэгэхээр тэр нэг зарчимч чанар тэр шудраг байх. Тэгээд тэр нэг Ахмад үйтэйгээ энийг холбож өгөх тэр нэг үгийн сонсдог байх, хүндэлдэг байх. Энэ л ер нь манай Монголын л төр шүү дээ. Одоо миний л ойлгодог л төр шүү дээ. Тэрнээс тэр саарл байсан ч бас биш юм аа. Та хоёрынхоо хэлсэнтэйгээ санал нэг байна. 16 он бод үнэхээр шийдвэрлэхэн гол харах зүйл бол шударга. Даанч харамсалтай цаг үлдсэн. Одоо сонгууд ойртлоо. Улс төрийн намууд өөрийнхөө ингээд намуудын тухай хуулийг шинжилээд энэ шин зохион байгуулалтаараа энэ шударга зарчмыг хэрэгжүүлэхэд ийм төвшөнд хурж сонгуульд оролцсон гэхэд цаг бараг үлдсэнгүй дээ. Энэ үл харамсалтай. Тэгээ миний бодоход бол Монгол төрд одоо 2 дахь игний хөдлөх цаг болсон болов уу гэж боддог. Энэ бол төрийн ажлыг мэддэг, төрдөө ажиллаж байгаа, олон түмнийхээ гүнд ажиллаж байгаа. Энэ манай сумын засаг дарга эдэн дотор 2-3 бүрэн эрхийн хугацаанд ажилласан, сайн ажилласан улсууд аймаггүй хотуудууд байна. Энэ магадгүй яам гадрууч сайн улсууд эднийг гаргаж ирэх хэрэгтэй. Энэ хүмүүсийг ингээд дэмжиж үүдэн гаргаж ирэх юм бол бид нэгдүгээр хуулиа мэднэ. Яагаад өснө барьж ажиллаж байсан. Хоёрдугаар нь амьдрал мэднэ эднэр. Ер нь тэгээд арга түмнийхээ хүсэл эрмэлзэл энийг л харж ажилдаг төртөө болохгүй бид байдлыг хүндрэх нь л дээ. Тэгээ миний бодоход энд нэг жижигхэн мөртөө том асуудал байдаг. Энергийн байн асуудал дарахлаа. Одоо улсын их хурлын гишүүд за дээр нь үндсэн хуулийн цэцгийн нэмэгдлээ. Засгийн газрын нэмэгдлээ тэгээд цаашаа дархлаатай улсууд нэмэгдээд байна. Эдгээр маань юу гэдэг гэмт хэрэг хийгээд үйлдэл дээрээ баригддаг бол ардун тушаал өгөхгүй гэж. Энэ хариуцлагын тухай хуулийг гаргачих юм бол энэ байхгүй болох байх. Гэтэл энэ хариуцлагын тухай хуулийг улсын хурал дээр гацаагаад байгаа юм. Өөр нэг асуудал нь юу гэдэг тэр мэдээж бид яаж амьдрах вэ гэдэг асуултанд л улс төрийн хүчнүүд нэр дэвшигч хариулт өгөх ёстой. За улс төрийн хүчнүүд нөгөө хуучин инерцээр одоо түрүүн ярьдаг шиг нарыг алган дээр чинь тавьнгээд ламлаад гараад ирнэ тэ наадвал чинь. Би дагчид чухам юу амлах ёстой бид нар. Юу хийх ёстой. Хоёр нар тавина гэж хэлдэг. Ерөөсөө бизнесийнхэн байна шүү дээ. Бизнесийнхэн гэдэг чинь хоёр нүртэй. Сонгогчдын өмнө очлоо би та нарын төлөө зүтгэн гэж хэлнэ. Тэгээ сонгогдсон хоо нөгөө бизнесгээ төлөө зүтгэн надад. Хизээч нэг нүртэй байхгүй нь бол хуулилтаа ертөнцийн жамг юм. Тэгээ хоёр нүртэй ийм улсуудаа өнөөдөр таниад хойшин тавих асуудал Монголд их чухалтай. Гэхдээ би дагчид юу бариж бид нар Монголынхоо нийгмийн ямар хэсгийг нь өөрчлөх яаж одоо хөдөлгөх вэ гэдэг тэрэн дээр нь л одоо тусалж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг л да. Юун дээр анхаарах вэ гэдгийг бид нар хэлж өгөх ёстой. Одоо жишээлхэд ингээд энэ том үр зээл энээсээ бид нар яаж гарах ёстой. Энэ чинь бидний үеийнхэн бол яг хөө ингээд зарим төлгөн хөдний насгүй болж байгаа улсууд ингээд өнгөрнөд дараагийн үе тэрний дараагийн үе хүртэл барагдахгүй үр тавьчихлаа шүү дээ. Тэгээ энэнийг яах вэ гэдэг асуудалд оновчтой хариу өгж ирж болох. Мэдээж бид нөр Украин шиг очиод би өөрөө төлөхгүйгээ суугаад байж болохгүй шүү дээ. Шудар байх хэрэгтэй. Нэгдүгээр зээл тавьсан бол даржил таараад ирнэ. Аргаа олох хэрэгтэй. Зээл дарахын тулд бол үр ашигтай эдийн засаг хөгжүүлэх энэ дээр анхаарах хэрэгтэй. Энэ замуудаа олох хэрэгтэй байх л да. Тэгээ ер нь нийгэмд хамгийн үнэтэй юм миний ойлголтоор
үзэл байдаг. Социалист нийгэмд бид нар итгэж явсан. Тэр олон хүн би итгэж байсан гэж энэ бол үнэн. Гэтэл энэ маань буруу зам байсан учраас бид нар нэг л өдөр нэг л жил сүйрлээ шүү дээ. Ганцхан бид биш дэлхийн социализмын төсчгээрээ садаад болсон. Үзэл гээчүүд уруу оноох юм бол ийм л зам руу урууддаг л да. Тэгэхээр одоо зөв үзэл болох энэ улс төрийн намуудад ч хэрэгтэй, монголчуудад ч хэрэгтэй. Бид нар зөв үзэл дээр хүчээ төвлөрүүлж чадвал энэ байдлаас гарч чадна. Тэгж чадахгүй бол тэгээд одоо бусдын идэвш болоод миний бодоход бол нэг шинэ колоничлын дарамтанд орсон тэгээд нэг л хүн харахад нэг амьдч юм шиг үгүй юм шиг болсон тийм үндэстэн бас дэлхий дээр байдаг л да улс орнууд. Тэгээд бусдын тоглоом. Тэгээд засгийг нэг сар өдөөс олдог юм уу? Эсвэл хооронд нь мөргөл дүүдэг тэгээд энэ янз бүрийн. Энийг бол бид нар болох хэрэгтэй. Тэгээд миний бодоход монголчуудаа бид нар итгэдэг монгол хүний зориг төвчээр оюун ухаан бол асар их нууцтай. Зөв замаа олчих байхаа гэж бодож байгаа шүү. Саналыг байна. Саналыг тийм. Тэгэхээр саяны бямсрангуй ярьсан юм дээр нэг зүйл нэмээд хэлэхэд хүний юм бол хүний юм байт юм ба шүү дээ. Одоо энэ 25 жилийн хугацаанд ер нь нэг юм ойлгож авах хэрэгтэй байсан бол энэ байгаа бах тийм ээ. Хүний юм бол хүний юм байт. Бид нар ямар дэлхийн ертөнцөөс өөрийгөө хаагаа зогсчих гэж байгаа ш. Хүмүүсийн төмпөн дор бай гэж байгаа биш. Нээлттэй байлгүй яг уу энэ дэлхийн эдийн засгийн интеграцлж оролцдоггүй яг уу. Гэхдээ л хүний юм бол хүний л үт юм байна. Их хурж ирээд бид нарыг нэг эсвэрхий харж үзээд хөгжүүлээд үгүй гэж байдгүй юм байна. Бэлэн жилийн эмийн өнгөтэй үттэй юм утга шиг аваад явъя гэсэн санал байд юм ба шүү дээ. Энэ 25 жилийн хугацаанд бол маш тодорхой. Одоо юм сурах хэрэгтэй бол сурах бас. Энэ нөхцөлд бол өөрөө өртөл нэгтэй шүү дээ. Өөрөө өртөл нэгтэй. Энэ бас улс орныг ийм болгоход ялангуяа сүүлийн бас нэг 20 жил дэндүүх одоо барууныг хуулбарлах гэж баруунаас бүх юмаа одоо авах гэж их үзлээ л дээ. Гэтэл чи бид чи одоо хэдэн зуун хэдэн мянган жилийн өг дээдсийн төр ёс барих. Одоо Монгол улс шиг дэлхийн тэн эзэнт хөрөн дахиад энэ дэлхийд бирээсээ бий болоогүй шүү. Цаашаа айгүй бий болох гэж. Гэтэл одоо ингээд судлаад үзэхээр зэрэг тэр манай их эзэн ер нь үндсэндээ маш өндөр одоо ёс суртахуунтай. Тэрний татах хүч сайтай. Тэр шударга одоо тэр чанар нь тэр эрд зориг нь нинжин нэгүүлсэн төрөний одоо гишүүн яриад байгаа тэр жудаг байдаг юм уу? Өөрийнхөө удам судар нэр төрийг одоо дээдлэх байдаг юм уу? Үл хомхоор одоо гадныхан бичээд ерөөсөө дээр үдэр Чингис хаан их хадуудын монголчууд ерөөсөө эрдэнэс мэдсэн юм суулгуулд зүгээр ань сайхан хэдэн морьтой байдаг. Аяа одоо нэг сайхан хөөрөгч байдаг юм уу, ганс байдаг юм уу, хэд утга байдаг юм уу, нэг тийм одоо эмэгтэйчүүд нь тодорхой хэрэгслүүд ийм юмтай байсан гэл ингээл бичээд байдаг. Тэгэхээр энэ өвөг дээдсээсээ суралцах. Би бол ерөөсөө шүү дээ Монгол улсын хөгжил дэвшлээ. Бидний энэ хүнд замаас гарах юм бол өнөө өвөг дээдсийн маань хар авдарддаг. Тэр хар авдраа уудалж, тэр ухаан, тэр сургамж, тэр бүхэнд нэг дүгнэлт хийгээд 16 онд одоо ирэх баригчид тэгээд тэндээс одоо сургамжаа гарах хэрэгтэй юм байна. Миний бол одоо боддгоор хамгийн түрүү ерөөсө 16 онд байгуулагдсан улсын их хурл шүү дээ. Монголчуудын ёс суртахуун гэсэн үндэсний том хөтөлбөрийг одоо улсын хэмжээнд хэлгээд тэрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ хөтөлбөрийг бол шүү дээ хэрэгжихгүй хүрээ гэж байна. Адгийн наад зах нь одоо хүнсний зах дээр лиценз авсан зөвшөөрөл авчихсан нэг одоо худалдаач биш. Тэр жишээлхэд одоо шударгаар л бараага зардаг. Тэнд луурддаг. Тэнд хугацаа өнгөрсөн барьсан ийм хэрвээ тэгдэг бол ерөөсөө шууд тусгай зөвшөөрөл хүчингүй болгодог. Тэрийг тэр тусгай зөвшөөрөл өхийн тулд ядахтаа нэг 14 хоногийн суртахууны одоо энэ бүр сургалт муралтан суугаад дүнгийн аваад ингэж энэ бүх салбар чи ерөөсөө ийм хөдөлгөөнд энд бол одоо шашин, улс төр, эдийн засаг ер нь энд хамрахгүй салбар урлаг, уран зохиол, хэвлэл, мэдээлэл бүх салбар дээр бид ингэж нэг гарч баггүй юм шиг. Бас энэ бол ерөөсөө өнөөдрийн энэ байдал бол ганц одоо хөрөх юм хэдэн эрх баригчдыг бас монголдог. Бүгд нь монголчуудын одоо тарих толгоонд бүгдэнд нь байна шүү. Энэ улс орны чинь хөгжил дэвшлийн бүх юм
та бидний сэтгэл дотор яваа шүү гэдгийг одоо бас бид ойлгоцоо ирж байна да. Нөгөө нэг алдартай үг шүү дээ. Өнөөдрийн их хурл бол тэгэл ямар ард түмэн байна яг л тийм их хурл байна шүү дээ. Тий. Ямар ард түмэн байна яг л тийм засгийн газар байна шүү дээ. Бидний л сонгосон. Яг уу ерөнхийдөө чиг нь бидөө замаа шин сонголт хийх хэрэгтэй боллоо гэсэн жаалгал байна л да. Чанарын нэг шин гарч тийм манайхан бол нэг сонин байдаг нь даяаршиж байгаа ертөнцийн гэж бид нэр ярьдаг. Үнэхээр энэ дэлхийд даяаршаад мэдээллийн нэгдмэл орон зай бий болоод ингээд зах зээл дээр ажиллах хүч мөнгөний урсгалууд ингээд том томороо гарч ирээд ингээд явж байна. Бид нэр энэ дотор нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Өөрийнхөө үндэсний эрх ашигыг хамгаалж, өөрийнхөө үндэсний хөгжил дэвшлийг хийх чадвартай тэр үндэсний төрөл тэр тусгаар тогтнол тэр хөгжил дэвшлийн баталгаа үүсч чадна. Тэгэхгүй бусдыг дагаад бүх юмээ сул тавьчихад одоо ингээд суугаад байх юм бол өстө саямра гэмэн хэлдгэр өнгөтэй юм чинь бушуухан гадаасалж яваад алгуулаад өгөн шүү надад болж тэгж л хандаж байна. Эрдэнэ төлөвлөрөхөд энэ чанхан орон сууцтай сургуультай тэгээд дэд үсттэй хот байгуулж байна. Гэтэл одоо оюут толгойд юу вэ? Юу ч явах ажилчтай нүүдлийн байдлаараа аваачаад тэгээд ингээд явж байна шүү дээ чинь. Иймэрхүү байдалтай байх жишээ. Тэгээд ер нь үндэсний төрт улсаа бид нэр төрөө бэхжүүлээг цагт энэ дэлхийн ертөнцид бас өөрийнхөө амьдрах орон зайг олж чадахгүй дээ. Тэгээд энэ тал дээр монголчууд бодох нь зайлшгүй. Ер нь тэгээд бидний хамгийн гол анхаарах нь үтээх чадвар. Бид нар баялаг үтээж тэрнийг хэрэгжилж амьдрах хэрэгтэй. Одоо сүүлийн үед Монголд маш их хүчтэй явж байгаа нэг ухуул бол ерөөсөө мөнгө шүү дээ. Тэгээ энэ бол юу гэхээр тэр хэрэглээний сэтгэхгүй. Энэ бол зүгээр шунлын сэтгэхүйг угшуулж байгаа. Тэгээ ерөн сайтуудаар харахад бол мөнгөний урсгал, мөнгө орж ирлээ, мөнгө гэдэг юм яриад байдаг. Гэтэл би өөрөө юу хийж чадаж байна гэдэг. Гадны хөрөнгөөрүүлэлтийг бид нар дэмждэг л дээ. За яг ажиллах хүч ажлууд нь нэмэгдэл хоригдлоо явуулгана. Технологи орж ирдэггүй. Миний бодоход ер нь гадны хөрөнгөөрүүлэлтээр Монголд орж ирсэн технологи гэж ховроо хаад. Тийм. Дандаа түүхий дээр ингээд анхны боловсрол хамаг гортой бохрын Монголд үлдээгээд бусдын аваад гардаг шүү дээ. Ариш ширдэм байгаа, хүдэрчлэм л байгаа. Тэгээ энэ чиглэлээр өснөө юм хийж сурах. Ийм бодлоготой төрөл Монголд хэрэгтэй. Энийхэд бол одоо монголчууд зүтгэх цаг болж дээ.